ээжээ маань Говьлтай аймгийн хүн. Аав ээжээ хоёр маань одоо энэ Монгол гэдэг сайхан орны баруун зүүн хязгаараас ханилж олон сайхан өр хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлснийх нь дээрээс 3 дахь нь бий байгаа юм. Хэдүүлээ. Манайх гэр бүлээс 5 лаа. Тийм ээ ээж чинь бол одоо бас жоохон тийм эрдүү талдаа эмхтэй хүн байсан гэж хэлэх юм уу да. Одоо аав ээж хоёр маань хоёулаа бурхныхаа оронд очсон байна. Цэрэгт байсан ээж маань офицер байсан. Ахмад золтой байж байгаа дайрмасаа халагдаад одоо энэ талхны үйлдвэрт талхны тэрэг барьдаг байсан. Талхны дөрвөлжин. Тий, дөрвөлжин тэрэг. Дараа нь тэгээ тээврийн тэрэг барьдаг болоод. Ер нь бас нэлээд тийм бятанхэтэй эмхтэй байсан санагддаг шүү дээ. Одоо манай том ах хэтрийг бол одоо сугдаж явж байгаа өгсийг гаргаж байгаа 5 сал аваа өгчдөг. Одоо 53 зээлзэн 30 хэд машины дугуйнуудыг ганцаархнаас олждаг гэдэг тийм одоо эмхтэйсэн. Нэг бодохоор бас нэлээд бяртай эмхтэйсэн байгаа. Бижигээрээ бас сая нэг тоглоноо. Тий. Тэр чи бас одоо ээжтэйг эрхэлж байгаа шинж шүү. Ээжид эрхэлж тий. Манайх нэг байранд ороод нэг утас тавилаа. Тэр чи одоо зүгээр гэрээ утас шүү дээ. Тэгээ нэг өдөр ижигээрээ тогломоор санагдаад гаднаас уцтаад. Өө сайн байна уу Цэндугаал гэлдэгсэн чинь. Өө сайн байна уу гээл тэгж. За Цэндугаа би ч одоо цахилгаан холбооноос ирж байна. Уцаа чинь шалгаж байна. За Цэндугаа та нэг сайхан тоолоодох таа гэсэн чинь ээж маань тоолж эхэллээ. 1 2 3 4 5 гэл. 10 хүртэл тоолуулчлаа. Тэгэнгүүт. За та одоо нэг дээрээс нь доош нэг тоолоодох таа гэсэн чинь 19 8 7 гэл тооллоо. Тэгэнгүүт нь жоохон байж байгаа. За та нэг орсоор нэг тоолоодох таа гэсэн чинь жоохон бодож ирсэн. Один дива гэл. Тэгээ дараа даваа гэж мэдсэн л дээ. Тэгээ тэр нар одоо ээжигээр одоо ингээд зүнцэн хон ингээд тоглоод ах юм аа тэгэл. Таны ээж хэд хэр урт нассан? Ээж маань 60 хүрсэнтэй. Ижитэйгэн байхад хагарсан чулуу дахиад хизээ чиглдэггүй шиг үнэн хэлий. Нулимсаран зурж хэлий. Хагацхын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэн хэлий. Амьсгалан зангидаж хэлий. Ижитэйгэн байхад би баян байсан.